Үзэгч сонсогчдын хамгийн өргөн хүрээг хамарсан 6 цэнгэний хөгжмийн урлагийн төрөл бол эстрад хөгжим юм. Эстрад урлаг хөгжлийнхөө явцад олон төрөл урсгал чиглэлээр салбарлан хөгжихдөө жаз, рок, pop гэсэн үндсэн 3 чиг шугамаа барьсаар иржээ. 19-р зууны сүүл үеэс Африк, Карибын орнуудын хөгжмийн хэмнэл гуйлан хөгжмийн хамтлагуудын болон нийтийн бүжгийн хөгжмөнд нэвтэрснээр жаз хэмээн нэрлэгдсэн хөгжмийн урсгал Шинэ Орландод дэлгэрч эхэлсэн юм. 20 жилийн дараа гэхэд жаз хөгжим дэлхийн нийтэд шуурга мэт тархсан. Энэхүү урсгалын гол төлөөлөгчид Louis Armstrong, Jelly Roll Morton, King Oliver гэх эрхмүүд юм. Jazz нь англиар уухай гэсэн утгатай. 19-с 20-р зууны загт Америкийн өмнөд мужид амьдардаг Африкийн боолуудын үр сад хар арьснуудын ардын дуу хөгжмийн зарим төрөлд үндэслэн үүссэн орчин үеийн хөгжмийн урлагийн нэг төрөл юм. Америкийн Шинэ Орлеан, Луизиана мужийг жазын эх орон гэдэг. Жаз нь хөрөнгөний ёс суртахууны эсрэг чөлөө сэтгэлгээг эрхэмлдэг Америк залуусын эсэргүүцлийн өвөрмөц дуу хоолой болон хөгжсөн түүхтэй. Рок нь найргах, чичрэх гэсэн утгатай англи үгнээс гаралтай бөгөөд 20-р зууны дунд үеэс хүчтэй хөгжиж ирсэн. Рок хөгжмийг электрон болон акустик гитар, бас гитар, бөмбөр, цахилгаан даралтад хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Баруун Европын орнуудад дэлгэрсэн бөгөөд нэр томьёо нь популяр буюу олон далтартай гэсэн үгийн товчлсон хэллэг юм. Pop хөгжмийн урсгал дотроо олон төрөлтэй. 1960-ад онд нэгэн уянгалаг урсгал гарч ирсэн ба түүнийг beat гэж нэрлэх болсон. Beat гэдэг нь тод аялгаутай зохих гэсэн утгатай үг юм. Энэ төрлөөр Beatles хамтлаг анх тоглож эхэлжээ. Илэрхийлэл сайтай аялгау тоглолтын өрмөц арга барилаараа 1960-ад оны хамгийн алдартай хамтлаг болсон. John Lennon, Paul McCartney нарын зохиосон 160 гаруй дуу pop чиглэлээр бичигджээ. I think to myself, what a wonderful